Сайн байцгаана уу? Nova Talk-ийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Тэгэхээр өнөөдөр бид маш нууцлаг сэдвийн талаар ярилцах гэж байна. Тэгэхээр энэ бол Монголд яагаад эрэгтэйчүүдийн сэтгэл зүйн яригддаг вэ гэсэн нэлээд сонирхолтой сэдв байгаа. Тэгэхээр энэ сэдвийн хүрээнд надтай ярилцахаар ирсэн зочин бол манай сэтгэл зүйч, докторант, мөнх цэцэг сэтгэл зүйч маань ирсэн байна. Урилгыг минь хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Баярлалаа. За бас сонирхолтой сэдв сонгосон болохоор бүр үнэхээр догтлоод байна. Тэгэхээр эрчүүдийн сэтгэл зүйн талаар эмэгтэйчүүд бидний мэддэггүй зүйл яг юу байд юм бэ? Шууд энэ асуултаас эхлэе гэж бодлоо. Эрэгтэйчүүд аюу нялуун. Тий. Бид нар эрэгтэй хүүхдийг тий ингээд аль болох хол тий бие даах хэрэгтэй гэж ингэж өөртөөсөө түлхдэг. Тэгээ нэг тэрвэрлдэл хүнсэлтэй байдгүй. Гэтэл яг үндэ эрэгтэйчүүд тэрвэрлж үнсүүлэхийг эмэгтэйчүүдээс илүү хүсэж идэг гинэ. Бид нэр бол бас ерөөсөө тэгж боддгоо те илүү нөгөө юм баатар нэг юм хаан ч юм уу те нэг юм айгу лаг гэдэг юу агаад байдаг. Түүнээс яг үндэ бүгдээрээ амар эрхлэхийг хүсдэг гэсэн үг үү те. Тий, айгу эрхлэхийг хүсдэг. Яг нөгөө ээжтэй бол жоохон хөвгүүн л байгаа даа штэ. Тэгвэл эхнэр дээрээ очихороо эсвэл найз охин дээрээ очихороо яг тэр нөгөө нэг юм ээжээсээ авдаг тэр хайрыг бас мэдрэх гээд тах шиг байна те тэгвэл. Тэгэхээр ч одоо нөгөө ээж нь эрхлүүлээгүй өссөн ирчүүд байгаад байна штэ. Завгүй байсан те ээж нь завгүй байсан ажиллаж исэн ч гэдэг юм уу. Тэнгүүд эхнэр дээрээ очиод эрхлэх гингүүд бас хичээд ч юм уу яах арга олдгоо. Тий. Тэгэхээр нөгөө нэг эрэгтэй байдлаас хадгалах хэрэгтэй ч гэдэг юм уу. Тэгэхээр бас яг ирчүүдийн талаар бид нар юг мэдэх хэрэгтэй гэвэл нөгөө эрэгтэй хүн байх гэдэг үүрэг рол яг ямар байх хэрэгтэй юм бэ гэдэг тийм зүйлээ мэдэхгүй. Төөрсөн л хүмүүс яваад байна л та. Ер нь эрэгтэй хүн талаар ингээ ярихаар яах аргагүй шууд би ч одоо хөвгүүдтэй хүн тий шууд яг хөвгүүдийнхаа талаар ингээд айгүй их санаа зовж эхэлж байгаа хгүй. За одоо охин хүүхэд бол угаасаа зөөлөн байглаасаа тийм хайр халамжаар өснө тий. Хөвгүүд гэх тэгэнгүүт зөөлөн өсгөх гэхээр болохгүй ч юм шиг. Хит ингээд чи ингэж болохгүй шүү гэд ингээд загнаад байвал бас болохгүй юм шиг. Айгүй нэг юм тийм үлгэрлэл бас ингээд ярих хэрэгтэй болох байх л та. Тэгэхээр манай Монголд одоо яг өсөж байгаа эрэгтэй хүүхдүүдийн онцлог тэгээд бусад орны одоо бас онцлогуд байгаа шүү дээ. Эрэгтэй хүүхдийг өсгөх нэг тийм гоё сурган хүмүүжүүлэлийн тал дээр тэрэн дээр та гоё ингээд харьцуулаад хэлвэл юу байгаа вэ? За юуны өмнө бид нар одоо гадаад ирчүүд илүү одоо өөрийгөө илэрхийлэх чадвар сайтай. Тийм. Тэгэнгүүт Монгол ирчүүд болохоор яг энэ сэтгэл хөдлөлөө илэрхийлэх гэдэг дээр их муу байгаад байна л да. Суралцаагүй. Тэгэхээр ээжүүд бид нар одоо орчин үед сэтгэл хөдлөлийн ухааны энэ үед яг хүүхдүүдтэй хүмүүжүүл яг гэвэл чи юу хүсэж чинь чамд ямар мэдрэмж төрж чинь тэ? Чи яг уурлаад байна те яг энэ уур чинь яг хаана мэдрэгдээд байгаа? Яг юунд уурлаад байгаа? Окей гэд нөө яг энэ сэтгэл хөдлөл мэдрэмж гэдэг зүйлийг л хүүхдүүдтэй зааж өгөх хэрэгтэй байгаа юм л да. Тэгэхээр тэрнээс хүүхдүүдэд хатуу байх уу те зөөлөн байх уу гэхээсээ илүү би өнөөдөр юу хүсэж чинь надад юу мэдрэгдэж чинь яг одоо ба энд гэдэг тийм зарчмыг л бид нар баримтлах хэрэгтэй. За яг гадаад залуучуудын хувьд бол илүү тийм өргө илэрхийлээд байна л да. Яг тэгвэл нэг юм сэтгэл зүйн боловсрал гэдэг юм тийм дараад эртээр яригадаад эхэлсэн болохоор Монголд одоо л яригдчих тий. Нин нөгөө. Тий. Ер нь эрэгтэй хүүхэд ингээл одоо ямар нэгэн болонгот эрэгтэй хүүхэд ч уйлж олдгүй юм нэг хөө. Хүчтэй байх хэвээр гэл одоо багаас нь нэг тогтцсон нэг хүмүүжлийн арга байдаг да ялангуяа Монголд за эрэгтэй хүн байж бити шалчганаад ээч гэдэг юм уу тий олон юм бити яар гэд энэ нь өөрөө яг яаж нөлөөлдөг бол. Тэгэхээр нөгөө нэг одоо ингэж дээ штэ эрэгтэй хүн ийм нялуун байж болохгүй байдаг штэ тий. Гэтэл сэтгэл судлалаар болохоор эрэгтэй хүмүүс эмэгтэйчүүдээс илүү нялуун байхыг хүсдэг тий. Тэврэлдэж, үнсэлцэж гар хөлөө барилцаж тий. Энийг бид нэр ингээ үгүйсгэж идэв тийм үү эрэгтэй хүн бол тийх ёсгүй гэж. Багасан тий. Тэнгүүтээ
хоёрт нь эрэгтэй хүн эмэгтэй хүнтэй адилхан сэтгэл хөдлөлттэй шүү дээ. Илэрхийлмээр байна те. Хайртай гэдгээ уур үрж байгаа ч юм уу тэнгүүд тэрийг нас үгүйсгчүүд байна. Тийм чи эрэгтэй юм би жаа уурлаад байгаа. Тийм. Тэгэхээр чи одоо эрэгтэйчүүд нэг юм буланд шахагдцсан те. Яг яаж байхаа мэдэхгүй тийм байдалд яг эрэгтэй хүн гэж яг ямар вэ гэдэг юмыг энэ дээр бид нар ярих хэрэгтэй л дээ. Яах аргагүй. Тийм. Тэгэхээр өнөөдөр яагаад ирчүүд юм одоо хүүхэн шиг хэрүүлж олцсон ингээд тий. Тэнгүүт чи нөгөө нэг сэтгэл хөдлөлөө илэрхийлж чадахгүй хэрэлдээд дээ штэ. Хэрэлдээд байна гэдэг чинь хүн тэнд өөрийгөө ойлгох гээд байгааг нь шинж яагаад идэг. Намааг ойлгоод өгөөч гэсэн юм байгаад дээ штэ. Бараг эмэгтэй хүнээс илүү хэрүүлж гэж яриад дээ штэ ирчүүдийг. Сүүлийн үед бол тийм бүр ингээд тэгээ ганц газар гээхгүй те. Oh my god юу вэ чи одоо ирүү юм уу гэд бүр ингээ гайхтал те. Тэгтэл үүний цаана тэр эрэгтэй хүн бол хизээч өөрийгөө ойлгуулж байгаагүй. Тэ сэтгэл хөдлөлөө илэрхийлж байгаагүй. Тэгэл дэлбэрэж уурлал тэрнтэй гардаг тийм байдлаар. Тэгээ би сая нэг таксины жолооч хахаас асуулаа л да. Эрэгтэй хүмүүс яагаад ийм ууртай хэрүүлж олчод байгаа юм бэ гэд. Тэгсэн чинь тэр ах ингэж байна. Гэртээ хэрэлцээр байгаа тэгээд. Тий. Тэнд бол аюу сайн дадлага хийж байгаа штэ гэж. За та хинтээ яаж хэрэлж ирсэн? Манай эхнэр те ингээд амар муха хороо хөтөрч манай эхнэр гэж юм л да. Тэгээ яах вэ гэсэн чи бүр ингээд намайг бүр байд сууж яттал ингээд те бүр ингээд хороо үгээрээс та ухын штэ ахыг нь зовоо штэ гэдэг нэ. Тэгээ та яах вэ гэхээр зохиол аав штэ гэдэг жаахгүй. Тий. Зохиол өөр илэрхийлэмж байна те. Энэ яг бас генерашны юм явж иж магадгүй бах те. Тий. Тэгэхээр тэр ах юу гэж байгаа гэвэл ах нь бол дийлэхгүй тэгтээ бол одоо дийлдэг болсон зохиол аавна гэд. Тэгээ би та хүүтэй юу хүүхдтэй юу гэсэн чинь тийш үү манайх 4 хүүтэй гэж байгаа байхгүй. Тэгээ танаа 4 хүү одоо ингээд хоёрын хэрүүлэг сайхан сонсоол өсөж байгаа гэсэн чинь тэгэлгүй ахт. Тэгээд хамгийн муухай нь манай эхнэр хүүхдүүдийн хажууд намайг хэвээр амар мухагаар хэлж доромжилж те хоруугаар доромжлохоос гадна манай хүүнрийг одоо ингээд алдаа хийгээл те ингээл буруу юм хийнгүүд өста чам шиг эцэгшгэ гээл одоо надаас гадна хүүнрийг маань ингэж бидний зөв бөөнөр нь л те ингээд мухагаар хэлдгээ гэдэг ч байхгүй. Тэгэхээр яагаад өнөөдөр ирчүүд хэрүүлж байгаа хэрүүлж ичтэй болохоор л тийм байхгүй. Бас яг нэг аавыг нь хүндлэхгүй байгааг харахаар ч юм уу өөрийнх нь яг тэр нөгөө өөртөө итгэх итгэлд нь нөлөөлдөг болов. Одоо ээж аав хоёр нь ингээ хэрэлдээд дээ штэ. Ер нь бид нар бол хүүхдүүдийнхээ хажууд ингээд орчин үеийн одоо залуу ээж аавд ялангуяа айгу мундаг болсон л доо. Хэрэлдэхгүй ингээ мессежээр харилцдаг ч юм уу те хүүхдүүдийнхээ хажууд ёстой тэгэж орилж хэрэлдэж муу мохоо хэлж болохгүй штэ энэ ч угаасаа цэвэр ингээ үлгэр дуурайл явж байгаа гэд тэнгүүт бидний үе бол одоо тийм хэрүүлийг зүгээр нормал зүйл юм шигээр ингээд хараад өссөн байгаа штэ. Тэгэхээр тэр магадгүй бас ингээд нөлөөлөд идэм болов. Тийм учраас бид нар бас ингээд өөрсдөө ирчүүдийгээ одоо хүндлэхгүй ч юм уу те харилцаан дээрээ тиймэрхүү байдал үүсгэснээр сэтгэл зүйн одоо унаад идэм болов. Нөлөөлөх үү? Тэг ерөөсөө эрэгтэй хүн бол хүндлүүлэхийг л хүсдэг юм байна. Энэ байглаасаа те төрөлхийн гэдэг шиг хүндлүүлж ээж тэрд эр хүн илүү эрэгтэйлэг байдаг. Өнөөдөр их нэртэй загнуулаад байгаа ирчүүдийн хувьд бол бүр л нэг заяа нь хайсан гэдэг шиг те бүтлгүүл болоод эхэлдэг байхгүй. Бүр л ааштай бүр л ингээд тэр эрэгтэй хүнээс шавхаад мушгаад шүүж гарах болж байгаа байхгүй. Тэгтэл нь эмэгтэй хүмүүс эрэгтэй хүмүүсийг бол алж штэ. Ер нь бол яг үндэ энэ гэр бүлийн харилцаан дээр би яг ингээл ирчүүдийг нарцист ч гэдэг юм ингээл ном бичээл тэстэй ирчүүд мэрчүүд хүчирхийлэгч гэж аачсан. Яг нарийн ярих юм бол эмэгтэйчүүдийн зан ааш штэ. Ирчүүдийг алж байгаа. Тэ ер нь устгаж байгаа, үгүй хийж байгаа, дор толгож байгаа хамгийн том зэвсэг байгаа байхгүй. Зан ааш. Маш харилцааны тийм чадваргүй, айгүй муухай ааштай. Тэгээд нөө
Эрэгтэй хүмүүс бол хил амаар эмэгтэй хүнийг бол даахгүй шүү дээ, барахгүй шүү дээ. Тэгээ нэг бол цухтаж архиуж байна, нэг бол тэгэл агсан тий задуулж байна. Яг хэдээр бид нар эрчүүд хүчирхийл үлдээд байна гэж оловч өвгөн хүчирхийлийг эмэгтэйчүүд хийгээд байгаа байхгүй. Тэгэхээр чин үүнийг харж байгаа тий түрүүн чи хэлсэн хүүхдүүд бол хин энийг хүндлэх байлна. Нэгэд аавын ингээл ээж нь байхгүй болгож шít. За чи бол ийм тийм байд. Дээр нь хайртай хүний тий өөрийнх нь үлгэр дуурайлыг ээж нь ингээд муулаад ангууд ээж тас дургүй ээжийг бас хүндлэх болж байгаа байхгүй. Аль нь хүндлээ алдчихж байгаа. За чи түрүү нэг аюу чухал юм ярьлаа. Юу гэвэл хүүхдүүдийн хажууд хэрэлддэггүй гэгээд. Энэ бол бас буруу байхгүй. Яагаад гэвэл тэнд ингээ хоёр хүн уцаараа хэрэлдээ суугаад штэ ингээ хүндий. Тий ингээ хоёр талтай ингээ ярихгүй. Энэ хүүтэн үндэ ярьцаг хүүхдүүд мэдэрч идэг байхгүй. Тий харж идэг тий. Аав ээж хоёр нэг л бишээ ингээл би нурга хэлцаал ингээл хажуугаар өнгөрөөл тий. Эн чинь өөрөө хүүхдийг бүр илүү өвтгдөг байхгүй. Тэгээд нөгөө талаасаа бид нар хүүхдүүдэд юуг зааж өгөх ёстой гэдгийг одоо ингээ харилцаад чиний энэ надад таалагдахгүй байна гэд би чамд хэллээ шүү дээ. Одоо тэр нөхөр байлаа гэд. Тэнгүүд ихнэр уучлаарай тий. Би яг энэ дээр ингэж бодоод ийм юм хийчихжээ. Өөрөөр хэлбэл би бит хоёр ингээд хэрүүл биш харилцаа яриаг үүсгэж штэ. Дургу агаагаа би эндээ хэлэнгүүд ингээд хүн шиг ярилцаж чадангууд хүүхэд тэндээс ингэж ойлголцсон юм байна гэдэг үлгэр дуурайлыг авах гээд байгаа байхгүй юу. Тэгтэл утсан дотор мессежийг бол хүүхэд уншихгүй шүү дээ. Яг юу болоод өнгөрч байгаа. Нэг л хоорондоо хоол хүндий хоёр хүн нэг баг тус тустай өрөөнд унтцсан тий. Тэгээд суралцах боломжийг бид нар өгөхгүй байхгүй хүүхэдтэй. Сэтгэл зүйч хүнийхээ хувьд яг Монголд аав ээж нар яавал яг эрүүл одоо тийм эрэгтэй хүүхдээ өсгөж болох юм бэ? Японд бол айгүй хөөрхөн багаас нь ингээ ажил хийлгээ гэж байна. Нэг 5 сартай өгт өөрөө баацганаад ингээ тоглоомоо хураадаг жишээ нэ тэ айгүй мундаг ахгүй тэр бол хүмүүжлийн яг нэг арга талаасаа тэгэхээр Монголд яг яавал яг тиймэрхүү одоо танд боддог хүмүүжлийн тийм аргууд байдаг үэсвэл одоо ингээсээ эцэг эхчүүд маань тий хүүнэртэйгээ ялангуяа ингэж ажилласаа энэ шиг ингээд ирүүл штэ ч гэдэг юм уу. За энэ бол олон юм ярь. За хамгийн гол нь юу гэдвэл эмэгтэйчүүд эхлээд өөрийгөө хүндлээсэ. Тий эмэгтэйчүүд үн цэнтэй байгаасаа. Тий тэгэх юм бол ээж нар эх хүүхдүүдэд эмэгтэй хүнийг эхнэрээ яаж харилцахыг заачиж байгаа байхгүй тий эмэгтэй хүний үн цэнийг. Тий хоёрт нь болохоор ерөөсөө эн чинь бие даах чадвар. Одоо Японы тэр тий одоо заагаад байгаа зүйл нь хүүхдүүдээ багаасаа бие даах гэдэг юмыг өгч штэ. Тэгтэл Монголд бол тийм бие даах чадвар гэдэг юмыг ерөөсөө хөгжүүлэхгүй байгаа. Тийм өмнөр нь орж бүгдийг хийн. Эсвэл бүр ингээ үл хайхарсан ч гэдэг юм уу тий. Хоёр туйлаад идэх. За хамгийн гол чухал зүйл нь юу вэ гэвэл Японы тэр одоо хүмүүжлээ харуулахаар бусдад гай болохгүй тий өөрийгөө авч явах. Дахиад буцаад бие даах тий. Тэнгүүд эн чинь өөрөө бас сөрөг үр дагавартай л да. Яагаад сөрөг үр дагавартай гэвэл би бусдад гай болохгүй. Одоо үнийг би ингээд бие дагаад өөрөө л би шийдэх хэрэгтэй гэх тий. Хүүхдийг жишээ нэгээд асуудал үүсэнгүүт нь ганцаараа очиод тэнд болонд те ингээд яагаад юу буруу ч үгдгээ бодоод ингээд хурж ирээд ингээд тэгээ үүнээс болоод Японд чинь амиа оролт өндөр байдаг. Яагаад амиа оролт өндөр байгаа гэвэл хүн тэнд би бусдад гай болохгүй би дагаад тэгээ би хэцүү байвал тэгэл би өөрөө л зүр өгчээ гэх те хинтээч надад хэцүү юм туслаач гэдэг тийм тусламж гож чадахгүйгээр ийм байдал их үсэд нь штэ. Тэгэхээр юм гэж өөрөө нөө одоо хоёр талтай тий. Тэнгүүд хамгийн одоо хүүгүүдэд ч охтуудад ч бид нар юуг зааж өгөх хэрэгтэй гэвэл сэтгэл хөдлөл зөв илэрхийлээд сурч байгаа гэдэг имийг л бүр хэлмээр байгаа байхгүй юу. Ингээ ээж авруугаа хараа тий би гонигтай байна. Гониглаад байна. Тэг би ингээд үнэхээр таны энэ гаргаж байгаа занг хараад те чигшил зэвүүцэл хүрч ийна. Та ингээд сая энэ хүннийг ингээд нүүрэн дээр нэгжээснаа явангууд нь яа та муулж байгаа. Энэ миний дургуй хүргээд. Тэ ингээд би таныг хүндэлж чадахгүй юм ч гэдэг юм уу. Эсвэл тэ ингээд миний уур хүрээд байна. Яагаад гэд ингээд ийм
юмыг л бид нөр хүүхдүүдэд зааж өгөх хэрэгтэй болоод байгаа байхгүй юу? Тэ. Сая амиа орлолтын талаар яг ярьсан чинь манай Монгол эрчүүдийн амиа орлолт бүр топт явт юм байна. Тэгээд яа харахгүй нөгөө нэг 100 мянган хүн тутмын 28% гэдэг чинь нэлээд өндөр шууд топ орнууд руу амиа орлолтын хуваараа. Гэхдээ бас энийг нуух тохиолдол одоо байдаг. Ар гэрийнхэн ч юм уу тий эрэгтэй хүн амиа орлоо гэдэг чи одоо юу гэсэн үг юм зүгээр золгүй явдал гэж бичүүлэх ч юм уу бас хувийн тийм асуудлууд байдаг. Тэгэхээр дундаж насны эрэгтэйчүүд маань ялангуяа ийм амиа орлох сонголтыг хийгээд тах чинь нийгэм өөрөө болохгүй юм эсвэл хүн хоорондын харилцаа үнэхээр асуудалтай учраас энийг давж гарч чадахгүй байгаа юм болов яагаад ийм их байгаа юм бол гэж бодогдож байна л да. Тийм тий. Тэгэхээр нэг сүүлийн үед одоо ийм эрүүл сэтгэл зүйтэй байхын тулд юуны юм уян хатан сэтгэл зүйтэй байх. Тэгээд даван туулах чадрын талаар их ярьж байна тий. Одоо дасан цогцох биш, даван туулах. Тэгэхээр даван туулах чадвар гэдэг юм байхгүй байгаа байхгүй юу? За яагаад даван туулах чадваргүй ингээд хүмүүс бий болчиход байгаа юм бэ? Гингүүд үүнийг бид нар зааж өгөхгүй л юм л да. Амьдралаараа ч юм уу те өөрсдөл гүрээгээд ээж аав нар яваад яаж даван туулж байгаагаа ярихгүй хэлэхгүй ч гэдэг юм уу те. Эсвэл хит их дарамт өгөөд ч гэдэг юм уу. За энэ дээр яг яхад архиталт мөрөдөд тоглоом үр зээлэнд орох те бас л гэдэг ингээд амьдралын бодит асуудлууд те энэ асуудлууд их байгаа болохоор хүмүүс даван туулж чадахгүй болт игээд шүү дээ. Энэ болгоны цаана одоо сэтгэл готрол гэдэг өвчнөд орчоод нэрэгдчихэд нойргуудаад тий ингээд ганцаардаа зожироод хинт ч юм ярьж чадахгүй ярьсан ч яаж ойлгох хайхгүй байгаа тэр хэцүү байна тий. За иймэрхүү асуудлууд бол байгаа л да сэтгэл зүйн асуудлууд тий. Тэгэхээр бид нар энэ сэтгэл зүйн асуудлуудаас хүүхдүүдэд тий эрчүүдээ ингээд аврахын тулд одоо амиа орлт өндөр байна тий. Яг үндэ эмэгтэйчүүдээс илүү байна тий. Яагаад гэвэл сэтгэлээ илэрхийлж чадахгүй байгаа. Тэгэхээр ер нь арай энгийн аяг хүчтэй байдаг. Энгийн аяг хүчтэй байдаг тий. Ингээд энэ бүх ингээд асуудлуудыг ингээд яриад байхад одоо би чинь 19 ном биччихлээ тий. Тэгээ судалгааны ажлуудыг ингээд хийж хахад энэ болгоны цаана зүгээр ээж аавдад тий хүүхдүүдтэйгээ сэтгэлийнхэн талаар ярьдаг байгаа чи. Эхнэрүүдэд нөхөртөөгөө юу мэдэрч байгааг нь ямар байгааг нь асууж өөрөө ч гэсэндээ чи тэгээд байна гэж те хажууд хоноо буруутахаас илүү надад ийм байна гэж сэтгэл хөдлөлөө илэрхийлэх хэмжээний сэтгэл зүйн боловсралтай болооч гэдэг одоо мессежийг л өгмөр санагдаад байдаг байхгүй юу? Тий. Тэгэхээр та сайн нэг донтолтуудын одоо яг сая сууруудыг хэллээ шүү дээ. Архиталт, мөрөдөд тоглоом, эрчүүд маань айгүй хүртдээ шүү дээ. Мансууруулах бодис тий. Энэнд одоо сэтгэлээр унтсан болохоор тийм юмд амархан автаад байна уу? Эсвэл одоо архиа одоо уугаад байгаа учраас сэтгэлээр унаад бүр илүү унаад тий амьдралаа бүр илүү ингээд баллаад байгаа юм болов уу? Энэ тал дээр та юу гэж бодож байна? Тэгэхээр донтолт сэтгэл готрол хоёр жах トゥ ярихгүй. Хамт явж идэг. Би уугаад усныхаа маргааш нөө шартаа тий нөө дахиж хизээж уухгүй гэж бодох тий эсвэл нөө готрах тий гимших тий готорч гимшихээрээ дахиж уудаг ч юм уу тий ингээд бие нэгээ өдөөгөд явааддаг хоёр хүчин зүйлтэй хамт явж идэг. Тэгэхээр чин яа харахгүй одоо энэ зөвхөн эрчүүд эмэгтэйчүүд бас их ууж байна тий. Эмэгтэйчүүдийн харигтал бас маш их байгаад байдаг. Яагаад өнөөдөр эмэгтэйчүүд уугаад байгаа гэвэл эрчүүдтэй өөрийгөө ойлгуулж чадахгүй байгаа дээ шүү дээ. Тэгвэл эрчүүдтэй яагаад ойлгуулж чадахгүй байгаа вэ гэвэл өөрийгөө зөв илэрхийлж чадахгүй байна гэсэн үг байна. Тий, зөв илэрхийлж чадахгүй байна. Ерөөсө хүн хэлээрэ гэдэг юм байгаа дээ шүү дээ. Тэг хэл тэг ингээ ярих ур чадвар гэдэг юм байхгүй байгаа байхгүй ерөөсө. Хилээд ойлгохгүй л яах. Хилээд ойлгохгүй бас тохиолдол байдаг. Одоо Монгол эрчүүд төмс гэл манай эмэгтэйчүүд ярьдэн шүү дээ. Үнэхээр одоо төмс гэдэг юм уу? Тийм, бэлгүй яхаа. Одоо хоёлоо бол ингээд сэтгэл зүйн хувьд эрүүл эрчүүдийн талаар ярьж байгаа байхгүй ерөнхийдөө тий гэтэл одоо бие хүний ч гэж ярьдаг төлөв байдлын эмгэгтэй эрчүүд бол ойлгохгүй шүү дээ. Өвчтөй учраас айл эдийн тэр хүмүүс
багтаа тий ингээд нөө ээж аавдаа нялуурж өнсгөлж тэрвүүлж өөрийнхөө сэтгэл хөдлөлийг илэрхийлж сураагүй тий дээр нь тих байтугай зур хүчирхийлүүлээд ингээ өссөн хүмүүс чинь сэтгцэн эмгэгтэй болчихж байгаа байхгүй. Тийм эрүүл бос хүнтэй би суучаад одоо тий нөө ээжийнх нь хүмүүжүүлж чадаагүй хүүхдийг би хүмүүжүүлнэ гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр түүнээсээ болоод эмгэгтэйчүүд юм сэтгэл зүйн боловсралгүй тий ямар хүнтэй сууснаа мэдгүйгээс болоод өөрсдөө маш их асуудалд орж байгаа байхгүй. Тэгээд яаж аваад гэвэл нөө нөхөртөө гомцсон гомт уура эмгэгтэйчүүд шууд хүүхдүүдтэй гаргадаг тий. Тэгээд ингээд золиос олоод ингээд тэгээ энэ тулгыг яг ингээ харахаар бид нар одоо өмнө нь аль ёстой мэдээг өнгөрччихээ гэсэн одоо л тех боломжгүй байхгүй уучлаарай те бүх мэдээлэл ингээ өгччихэд байна. Энэ төрлийн намнууд гарч чад байна те. Юугаа игээд байгаа юм бэ гэд бүр ингээд намаар талхаар те уншаач маа энийг уншаадах те. Яг юу ингээд асуудалтай байна гэх ингээ яваад арх угаад яваад байгаа ингээд те хөхнөд дэлмэр байгаа байхгүй. Жохон ингээд боловсрооч тий нөө боловсрсан гүзээлцэг шиг гэдэг шиг тий гоё сэтгэл зүйн үед ингээ гоё хүчтэй байгаа чи гэж хэлмээр байгаа байхгүй. Сингл маамууд гэл бас манай Монголд ялангуяа за сүүлийн жилүүд ч биш ер нь агүй их яригддаг сэдв штэ хүчирхэг эмэгтэйчүүд амьдралаа босгож явж гин гэд. Гэтэ бүр маш их болцсон. Тэг яагаад үнэхээр ингээд манай эрчүүд бас юм сэтгэлийн тэнхээгүй гэр бүлээ орхиж авах одоо тэр шалтгаан хамгийн том шалтгаан яг сая бас таны ярьсанчлан хайр хүндлэл байгаа хэл та өөр бас хүчин зүйлс байдаг болов. Тэгэхээр нөгөө нэг буцаад ингээд янгууд одоо хүүгүүдийн хүмүүжэл те ээжүүд нь одоо манай үеийнхэн хүүгүүд ерөөсөө хүмүүжүүлж чадаагүй ингээд нэг юм зэрлэг үеийнх балмад хүчирхийлэгч донтогч үеийнх ингээ үүссэн те тэгээд тэр одоо эрчүүд чинь гэр бүл салт гэдэг юмыг бий болгочаад тийм шүү дээ. Тэнгүүд тэнд одоо нөхрүүдтэй гомдоод үлдсэн амар үл уучлалыг ингээд сэтгэлдээ тээцсэн, тэг гомдсон ийм эмэгтэйчүүд хүүхдүүдтэй хорсол гомдлоо тайлал тэгэл яахын зүтгэхээс аргагүй зүтгэлтэй ар гэрээг авч явж гин гэд. За тэнгүүд ингээд нэг гой тоормос дараал энэ болгоныг зөксөөгөө. За одоо яах юм гэдэг нэг асуулт шүү дээ. Одоо яах юм гэх тэнгүүд эрчүүд нь тэгвэл ингээ ихэнх нь ингээд те нарцист ч гэдэг юм уу те төлөв байдлын юм гэхдээ ингээ байна. Энэ хүмүүс өөрчлөгдөхгүй юм байна. За тэгвэл эмэгтэйчүүд нь ингээд энийг ойлгочлаа. Ойлгож байгаа нэг хэсэг бүлэг эмэгтэйчүүд ээ шүү дээ. Тэнгүүд за өөрийгөө тэгвэл би өөр дээр анхаараа өөрийгөө яд жаргалтай хүмүүжүүлээ хөгжий те. Тэгээ ер нь хортой харилцаа димимэн цэг тавь гэд. Өмнө нь бол эрчүүд ээж аав шиг төсөөлөд нь штэ. Аав нь ингээл ээжийг хаяа авцсан те тээвэрт яваал 7 хоног ээж бол нэг ад жаргалгүй. Тэгтээ аавтай цуг байгаа л ингээл хөшөрцөн те ямар ч ад жаргалгүй. Тэгвэл ийм юм байха болцсон гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Тэгээ энэ дээрээс дахиад хүүхэд хүмүүжлийн эрэгтэй хүүхэд хүмүүжлийн нэг юу гарч ирж байгаа байхгүй юу гэвэл хүүхдүүдэд бид нар үр дагавар гэдэг юмыг заавал зааж өгч явах хэрэгтэй. Үр дагавар хариуцлага. Тэгээ чи ийм юм хийх юм бол ийм үр дагавартай. Үр дагаврыг нь амсуулдаг байх хэрэгтэй байгаа байхгүй юу? Чи ингэсэн учраас ингэж наа уучлаарай. Үгүй гэж хэлж чадчих штэ би үгүй гэсэндээ бат бөх байна гэ. Тэгээ ер нь хүүхэд хүмүүжил гэж ярангууд яг үндэ насанд хүрсгэчээд эхлээд тийм хүмүүжүүлэх хэмжээний болчоод ярих хэрэгтэй байхгүй юу? Тэгэхгүй үгүй ч гэж хэлж чадахгүй үгүй гэснээр хүүхэд нь гуйгаад ангуу за энэ дээр хин алдаа гэдэг нь те ээж лагад таав ч юм уу те. За ингээд ярих юм бол ерөөсөө халуурчл. Халууруулах гад. Ер нь одоо ингээл аав гэл ингээл аав ирлээ гэлтэмэгт айгуу гоё те. Хүнс орж ирээл. Аав тар дууран гоё ингээл идэх юм барьцаа орж ирээл. Тэгтээ яг аав гэр бүлийн хүмүүжилд яг яаж оролцдог вэ гэдэг бас Монголд айгу надад нэг тийм асуултын тэмдэгэн доор байгаа юм шиг санагдаад байдیں۔ Одоо дийлэнхтэй эрэгтэй хүн бол сайхан санхугаа авах ёстой тий хүмүүжлийг бол цэвэр эмэгтэй нь ингээд сайхан хариуцаад явах ёстой. Ямар нэг юм болоод том болоод одоо хүүхд мөхт нь асуудалд орох юм бол бараг ээж рүү чи хүмүүжүүлж бараг чадсангүй штэ ч юм уу. Тиймэрхүү хандлагууд ингээд харагдаад байт юм шиг санагддаг. Тэгэхээр аав гэдэг хүнийг одоо цэвэр нөгөө нэг юм санхүүгийн их усүр гэж харах нь ер нь хэр аюултай байдаг вэ?
аав хүн бас хэр их нөгөө нэг хүмүүжлийнх нь одоо тий юу амьдралд оролцож байх ёстой вэ тий тэгжээш одоо нөгөө гэр бүл чинь сайхан эрүүл болох гэдэг шүү дээ. Тийм тэр тал дээр та ярил. Ерөөсөө аав хүн орж ирээд эхнэрээ үнсээд айгу энгийн зай эхнэрээ үнсээд эхнэртэй эрхлээд тэгэнгүүтээ хамт хоол хийж яхад нь тий хамтдаа хилцээд юм яриад өнөөдөр тэгсэн ингэсэн эхнэртэй массаж хийж өгөөд эн чинь өөрөө хүмүүжил явагдаж байгаа байхгүй тий хүүхэд энийг л харж идэг тий ээжтэй хоорондын харилцааг илэрхийлж юм байна тий ерөөсөө яг ээж аав хоёрын хоорондын харилцааг харж хүүхэд яадаг мэдээч одоо аав бол ингээд хүүхдүүдэд тоглоно тий ингээд мэдээч ярилцсан тийм асуудал байна. Гэхдээ ээж нар л тэр хийдэг байхгүй ихтэй дийлэнхээ. Тий. Хүүхдийн хувьд одоо жишээ нь 9 наснаас эхлээ илүү аавтайгаа байхыг хүсдэг. Тэг том болсон байгаа даа тий. Аавтайгаа илүү цаг өнгөрөөхийг хүсэж байдаг. Гадуур явахыг тий илүү ах хажууд байхыг хүсэж байдаг ээжихээс илүү. Нас нь тэгээ болчихж штэ. Гэх мэтчлээ ингээд октоо жоохондоо ч юм уу те илүү аав гэжсэн аа. Тэгээд ээжтэйгээ илүү хайртаад эхэлдэг ч гэдэг юм уу. Тэгээд аав нар ээж нарт хэлгээд гэртээ гоё тэрвэрлдээ хүүхдүүдийнхээ хажууд бие биендээ хайртайгаа бол харуулах юм байна тийм тэгэл ээж аав нар инээлдээл ингээд ад жаргалтай байгааг харна гэдэг хүүхдийн ямар гоё тий ад жаргал вэ тий ямар гоё дүүрэн байдал вэ. Энэ дээр бас зөв шууд нэг асуулт асуумаар санагдчихлаа. Европ тэгээд Азийн нөгөө энэ гэр бүлийн харилцаа чи айгу өөр штэ одоо. Азууд бол яг хүүхдээ ингээ багаас нь хамт хүүхдтэйгээ амьдраад ер нь бол том болтол нь ингээд их сургуульд баг орсон ч ингээ хамт амьдраад ингээд нэг юм гэр бүл илүү суурьтай байгаад байдаг. Европод болохоор за хүүхдээ ингээ насан туршингүүт нь тий. За одоо чи өөрийгөө ингээд сайхан боломжоо нэ ямар ч хэлсэн ингээд гэрээсээ явуулаад ингээ амьдрал үзье гэдэг. Гэхдээ энэ нөгөө нэг аль талдаа л зөв буруу гэл ингээл яригдаал явах л ах л да. Одоо жишээ нь Европод эрэгтэй эмэгтэй хоёр хүн бол хоол идчихэд яг одоо 50-50-аар нь тооцоогоо төлдөг гэж аахгүй эхнэр нөхөр байсан ч тэгэнгүүт манай Азууд ч юм уу одоо монголчууд сонсвол бол баг гайхнах те. Тэгэхээр бас энэ санхүүгийн асуудлын амар өөрөөр харж байгаа Европод тэгэнгүүт бас тэр мөр нөлөөлтийн болов одоо санхүүгийн асуудал нь тустай байгаад байна те. Ер нь жоох юм за хөндийч гэж хэлэх нь хаашаа ямар ч гэсэн юм тустай хувь хүмүүс байгаад байна шүү дээ. Дөнгөт манайхан ч бүгдээрээ яг ингээ хамт амьдарчдаг. Тэгэхээр энэ нь хэр нөлөөлт юм бол? Ер нь эхнэр нөхөрч бай өөрийн тийм орон зай гэж чухал л да. Тийм санхүүгийн явж, оюун санааны явж ч тий. Тэгэхгүй одоо бид нар нөгөө нэг энэ айдас хүчирхийлэлтэй холбоотой эмэгтэйчүүд хяналт өндөртөө. Нөхөр бол миний өмч, хүүхдүүд миний өмч болчиход байдсан шүү дээ. Тий. Тэнгүүд бас нөгөө хардах эмгэг тий, дэмэрх эмгэг гэдэг. Энд чинь өөрөө бас яг үнтэй холбоотой ч гэдэг юм уу те ингээд бүх юм хянах хэрэгтэй байгаа те. За бас тэхгүй бол болохгүй нийгэмд амьдраад идэг те нөхрөөд те хэцүү ч гэдэг юм уу гэд ингээд. Тэгэхээр ер нь хүн одоо яах гэж хүн байдаг те. Би ингээд хүүхдүүдэд асрах гэж хүн болсон юм уу те ээж болсон юм уу аав болсон юм уу. Би энэ хороо дэлхий дээр ямар одоо хувь тавилантай юу ихээр бүтээгдсэн би юунд туртай энэ асуултуудыг хүмүүс өөрсдөө асуудаг байх хэрэгтэй. Би нөхөртэй олсон ч эхнэртэй олсон ч гэсэн тий. Ялангуяа эрчүүдийн хувьд ингээ харахад одоо найс нөхдийн нөлөө эрчүүдэд маш чухал агаад ддэг тий. Эхнэрээс илүү агаад нь штэ бараг тий. Бараг зарим өөрсөө. Тэнгүүд чинь яадаг гэвэл нөгөө найс нөхдтэй байхдаа эргэтэн илүү өөрөөрөө байдаг те өөрийгөө олохтон тусалдаг ч юм уу шүүмжилдэггүй буруутгадаг. Эхнэр бол орж ирэнгүүт нь шүүмжлээ буруутгаад байдаг. Тэгэхэр чин эхнэр гэдэг чинь өөрөө эр нөхөр тийм хувийн орон цагийг өгдөг, байгаар нь хүлээн зөвшөөрдөг те алдаатай оноотой. Хизээ хүн ийм болж чаддгийг бол өөрийгөө байгаар нь хүлээн зөвшөөрч чадсан тохиолдол тийм байна л да. Тэгэхээр ерөөсөө эргээд буцаад ингээ харахад ээж хүн хүүгээ өсгөж байгаа ээж хүний хувьд ч гэсэн эхнэр хүний хувьд ч гэсэн эмэгтэйчүүд маань одоо ингээд те зүгээр боловсрооч те ингээд ийм мунхаг масс
хүүхдтэй байхад болооч тэгээд нөгөө нэг уншаасаа гэж би бас аягүй хүсэж байна л да. Тэгээд сүүлд энэ хангалттай саяж гэдэг ном гаргасан тий. Энэ номон дээр яг энэ их нөхөртөө хайрлагдаагүй ихнэрч гэж бичсэн. Ер нь энэ эмэгтэйчүүдийн асуудал байна гэж бас их бичмээр байна. Жишээ нь үүнийг би яагаад хэлхийг хүсэж байгааг гэвэл ийм байгаа байхгүй юу. Би одоо ингээд нөхөртөө тэг ингээд амьдраад юуг маш их ойлгож байгаа гэвэл эмэгтэй хүн буулт хийж сурах хэрэгтэй байгаа байхгүй юу. Тийм буулт хийж сурах. Хиний өмнө нөхрийнхөө өмнө. Тийм бааз. Нөхрийнхөө доор нь орж сурах хэрэгтэй байгаа байхгүй юу? Доор нь орж. Тэртээ тэргүй бид нар оронд орохороо доор нь ордог гэдэг шиг те. Босод өдөрч гэсэн доор нь орж сурах хэрэгтэй байгаа байхгүй юу те. Гэтэл нөө нэг юун дээр бид нар алдаад байгаа гэвэл үгүй энэ хамааг хүндлэхгүй байна, үнэлэхгүй байна гэд дээр нь гарч гад үзээд нь штэ. Гэтэл би өөрийгөө айл хэдийн үнэлээд хүндэлсэн байгаа эмэгтэн нөхрийнхаа би доор нь орно. Гэтэ би эрүүл нөхрийн талаар ярьж байгаа шүү зэ. Сэтгцэн эмгэгтэй юм амар хүчирхийлэгч нөхрийн талаар биш байхгүй. Жохон юмыг наатаа цаантай ойлгодог, уян хатан сэтгэл зүйтэй тэ ингээд эр хүний хариуцлагыг хүлээсэн бие даасан гэдэг чанарууд дээр шүү эрэгтэй хүний алдаа хийдэг. Гэхдээ тэрийгэ засч чаддаг. Би буруу хийжээ гэж хүлээн зөвшөөрч чаддаг ч юм уу. Эрэгтэй хүний талаар ярьж байгаа байхгүй. Тэнгүүд эмэгтэй хүн тийм эрэгтэй хүнтэй амьдарч байгаа бол тэ үнэхээр тэр хүний дээр гарах гэдэг шаардлагагүй. Тэгээд эмэгтэй хүн бол эр нөхөртөө даруулж амьдарч байгаа юм зөвөр. Ер нь даруулж. Яг тэгвэл эмэгтэй хүн маш их хөөрөлтэй хүмүүс шүү дээ. Сэтгэл хөдлөлөөр маш их. Тэгэхээр эрэгтэй хүн л эмэгтэй хүнийг дардаг байхгүй юу? Ер нь бол орондоо ч дарна, бусад өгдөөч гэдэг шиг те. Энийг яагаад хэлж байгааг бол эрэгтэй эмэгтэй хүний байр суурь гэдэг юм байгаа дээ шүү дээ те. Тэгэхээр эмэгтэй өөрөө ингээд дарагдаад эхлэх үед өөрөө би хүндэлж штэ автоматар. Тэгэхгүй эрэгтэй хүнийг хүндэл гэдэг байна гэдэг чи яаж хүндэлэх юм гэд асуудалд гарч ирж штэ. Тэнгүүд би буулт хийж. За нэр миний буруу хийжээ. За тэгье. Тэгэл ингээд буулт хийгээд ангууд манай эрэгтэй манай нөхөр давраад идэг ингэж ярьдаг да. Давраад идэг ингээ те. Тэнгүүтээ би ер нь нөхрөө давраачжээ гэж ярьдаг те. Давраацсан болохоор энэ одоо ингээ юу ч бодохгүй гадуур ингээ яваад байна. За тэгэхээр энэ юун дээр буулт хийх вэ гэдэг асуулт гарч ирж ш. Би бүх гэр орноо цэвэрлээд хүүхдээ орж ирэхэд ингээл бүгдийг ингээл те усанд оруулсан ингээл цэв цэвэрхэн хоолн ингээ байгаа. Энэ би буулт хийж байгаа гэсэн үг биш байхгүй юу? Би нөхөртөө дарагдчихин гэсэн үг биш байхгүй юу? Тий. Гэт нөгөө нэг одоо хосын харилцаа гэд миний нэг ном биддэг те тэрэн дээр энэ талаар илүү бас төлхөө бичсэн байгаа л да. Тий. Тэгэхээр яг бид нар нөхөртөөгөө тэрслээд бол хэрэггүй. Тэртээ тэргүй хоол явахгүй. Тэрслээд бид нар яах вэ гэвэл салж дуусна. Нууц амрагтай болж дуусна. Тий. Тэгээд хүүхдүүд маань тийм бөө хэрүүл шууган тэр драма дунд өссөн сэтгцийн асуудалтай хүүхдүүд л болж өссөн гэсэн үг байхгүй. Манай нөхөр л асуудалтай агаад нөхрөө л өөрчлөлмөр байна тий. Манай нөхөр л уухай болчихвол гэж бодоод нь шүү дээ. Үгүй тийм биш байхгүй. Тэр хүн бол насан турш том хүн өөрөө ол шийдвэр гаргаад тэр хүн өөрөө уухай байлгаад бол өөрөө л болно. Өөр хинч тэрийг ухаа байлгахыг байлгаж чадахгүй. Үнэхээр тийм байгаад бол эмэгтэй өнөөдөр би тэгвэл яаж өөрчлөгдөх юм? Миний алдаа юу вэ? Энэ ч хамгийн гоё үзэсгэлэнтэй юм байгаа байхгүй эмэгтэй хүний хувьд. Ингэж асууж чаддаг эмэгтэй хамгийн гоё ухаалаг тий гайхалтай эмэгтэй гэж энийг тодорхойлохгүй. Би яг ингэж нөхрөө ингэж яхад ингэсэн шүү. За нөхрөө орж ирэхэд нь уучлаарай ханаа тий. Өчтөр өстой яа харахгүй би бас айгүй муухай үг хэлсэн байна. Бодоодсэн чи чамд айгүй хэцүү байсан баха. Тий миний буруу уучлаарай. Би одоо энэ зан дээрээ дахиад алдахгүй хичээнэ. За энийг харж байгаа хүүхэд тэндээс юу сурах вэ тий? Ямар гоё вэ? Нэг ийм гоё юм халуун дотн харилцаа гэдэг имийг эмэгтэн хүн хэлдэг байхгүй юу? Тэгээ ер нь эцсийн эцэст юу зөвөр нэг зүйлийг хэлэхэд юу вэ гэвэл эрэгтэй хүн биш үү? Эмэгтэй хүн ямар вэ? Яг тийм бидэг байхгүй юу? Тийм гэж.
Эхнэр хүн ууртай байхаар эрэгтэн ууртай байдаг. Аюу сонин штэ. Аюу жоох хөвчиг юм шиг тэгээс аюу тийм амархан байхгүй эрэгтэн хүмүүс. Эмэгтэн ад жаргалтай инээж яхад ууралтай эмэгтэн бар байдаг байхгүй. Сэтгцэн эмгэггүй л бол. За энэ аюу өөр юмнууд ярьж байгаа штэ тий. Ерөнхийд нь. Тэгэхээр яад үл сэтгцэн эмэгтэй болоод ирэхээр тэр ад жаргалыг харж чаддаг байхгүй. Тийм эмэгтэй эхнэрийн ад жаргалтайг харж чаддаг төвчдөг ч юм уу тий. Өөр асуудал яригдаад эхлэх байхгүй. Тэнгүүд эмэгтэй 50 байхад эрэгтэй 50 байдаг. Одоо яг хоо эмэгтэйчүүд маань ингээд тэ ойлгоод ярилцъя гэд ингээд ярилцах гэхээр эрчүүд маань бас нэгддэггүй бас категори гэж байгаа юм шиг. Тэнгүүд ингээ уухаараа агсан тавьдаг ч юм уу нэг буруугаар ингээд илэрхийлэгдэж гарч ирээд байдаг нөхцлүүд байдаг тий. Ааваасаа айдаг одоо аав нь битээ уугаасаа гэж бүр мөрөөддөг ч юм уу. Тиймэрхүү гэр бүл одоо хүртэл зөндөө байгаа штэ. Тэгэхээр тэр тал дээр бол аав нь ч гэсэн нэг жаргалтай бол байдгүй байх мэдээж тийм ингээ харуулж байгаа юм чинь. Тэгээ ямар нөхцөлд ингээд эрчүүд өөрийгөө ойлгуулдаг болох юм бэ? Эмэгтэйчүүдтэй тий. Асуухаар ярихгүй, өөрсдөө ярихгүй байгаад байна. Гэхдээ ингээ уухаараа амар агсан тавиад ч юм уу, эргэн тойрноо ингээ зовоогоод байдаг. Монголд бүр айгүй их хаа яг тийм кейстэй гэр бүл гэвэл. Тэгэхээр нэг түрүү яг ярьсан. Одоо ярилцах гэхээр нөө сэтгэлийн юмнууд ярих гэдэг шүү дээ. Тэнгүүд сэтгэл хөдлөлөө илэрхийлж сураагүй хүмүүс чинь ийм сэтгэлийн юм ярилцгаад эхлэнгүүд айхад цугтчихдаг байхгүй. Сэтгэлээ нээж чадахгүй байхгүй. Яаж нэх юм мэдэхгүй. Нэнгүүд уйлчих гад байдаг. Гэтэл эргэтэн уйлж болохгүй гаддаг. Нээхэр ингээд эмзэг юм шиг харагдах гад те ингээд эхнэрийнхээ үр дээр суугаад тэрвэрлэмээр гаддаг те. Тэнгүүд эргэтэн тийм бэж болохгүй нэлон бэж болохгүй гаддаг ч юм уу те. Нэг сонирн болох гад байдаг гэх нэг юм төрөлцөн stereotype гэхээр одоо нэг хэв шинж байгаад шүү дээ. Эртүүл эргэтэн ямар байх хэвтэй. Тэгээд эхнэр хүн чинь явахтай сэтгэл хөдлөө пулемот шиг л те шүршээл ингэнгүүт чинь тэрийг ингээд бад хайрцагт хийгээд гадаад ирчүүд бол тэгдэг байхгүй юу. Тэ ингээд за тийм байх чамд үнэхээр хэцүү байсан юм байна гэдэг өгүүлбэрийг л хэлж чаддаг болчиход байна шүү дээ. Гэтэл Монгол ирчүүд чамд хэцүү байгаа юм байна гэдэг өгүүлбэрийг яагаад хэлж чадахгүй байгаа юм. Яад үл өөрт нь хинж тэгж хэлж байгаагүй байхгүй юу. Өөрийг нь хинж тэгж ойлгож байгаагүй. Тэ? За юу сүртэй гээл ингээл тэ. Ингээд нэг юм мдэггүй одоо хэлдэг штэ Францаар ярьж чадаагүй хүнээс чи яагаад Францаар ярихгүй байгаа гэж асууж байгаатай адилхан байхгүй юу. Сураагүй юм чинь би тэ. Тэнгүүд би юм сэтгэл хөдлөл ээж аав ингээд хоорондоо яаж энийг гаргаж ярьж байгаач би хараагүй амар хүндлэнгийн юм байгаа байхгүй миний хувьд энэ эрэгтэй хүний хувьд эрэгтэй хүний тий. Тэгээ би цуцчих чинь гараа те гараад найзуудтайгаа ууччих чинь баг тэр намрын штэ тэр бүр сэтгэл хөдлөлийн давлгаан донд ингээд сууж хахаар те гараа явчихна эсвэл уучхаараа би өөрөөрөө байж штэ миний уур бухимдал те хоримтлагдсан тэр ухамсаргүйгээ би гаргачихжээ штэ. Гэхдээ бас нэг юм нь юу вэ гэвэл уудгүй хүмүүс чинь бүр аюултай байдаг байхгүй юу. Уудгүй хүмүүс чинь бүр ингээ алдаг байхгүй. Яаж гаргах вэ те? Тий бүр ингээд те одоо чимээгүйгээр хэд хоног дугаараа те уудгүй хүмүүс чинь бүр юм хүүтэн хүндий яг нэг мөсөн хонголд амьдарч байгаа юм шиг ч төсөлтөдөө хүүхд ингээ бээргээ тийм гур амьсгалыг үүсгдэг те үгээрээ ч юм уу яа. Эргээд хэлээд ааш за одоо эрэгтэйчүүдийн сэтгэл зүйнгөд сэтгэл хөдлөлөө л илэрхийлж сурахад нь туслах хэрэгтэй те. Одоо манай Монгол ирчүүд угаасаа л ер нь ялангуяа генерашнээр бүр илүү харагдах байх. Одоо орчин үеийн хүүхдүүд яаж өсөхийг бол мэдэхгүй байна. Гэхдээ одоо бол ингээ гарч байгаа асуудал маш их сингл маамууд байна тий. Аз жаргалгүй хүмүүс ер нь бол их ингээд байгаад байна. Хин хиндэ гомцсон. Нэг тал нь эмэгтэйчүүдээ үзээ ядцсан, нөгөө тал нь эрэгтэйчүүдээ үзээ ядцсан. Тэнгүүт яг өөрийгөө илэрхийлэх одоо тий хэр сэтгэл зүйн зөвлөгөө Монгол ирчүүд одоо авдаг болсон бэ тань дээр тий нэг үе бодвол ихсэн үү эсвэл стил ер нь бол ингээд чимээгүй
бүх юмаа ингээд уугаал даван туулаад ганцаараа ингээд явж байгаа тийм ажиглагддгүү. Миний бодлоор бол эмэгтэйчүүд бол агүй их тийм өөртөө цаг гаргаж чаддаг болсон. Спорт орч хичээллэх вэ, сэтгэл зүйн зөвлөгөө авах тал дээр ч илүү нээлттэй тий. Тэнгүүт манай эрчүүд, Монгол эрчүүдийн хувьд яг тиймэрхүү хандлага хэр ажиглагдж байна. Ер нь бол надад ирж байгаа эрчүүд ихэнхдээ эхнэрээрээ чихтүүлээд ирсэн байдгийг. Гэр бүлийн асуудлаас олж эрчүүд ирнэ. Тэгээд яг өргөжлүүлээд те дангаараа ингээд явах хэрэгтэй үедээ тийм асуудлууд байгаа. Эсвэл ээж нар нь ч юм уу те одоо мөрөгдөд тоглоом харт аймагч гэдэг юм асуудлаар эрчүүд бол холбогддог. Тэрнээс яг өөрөө би ерөн сэтгэл зүйчтэй уулзъя гэд ирж байгаа хүмүүс бол бараг байхгүй тий. Бараг байхгүй. Тэгэхээр бүр хүнд төвшөнд очичоод тэгээ хайртай хүмүүс нь бүр яг чихтэд аваад ирдэг гэсэн. Тэгэхээр эрэгтэй хүн хизээч өөрөө за би нэг сэтгэл зүйчдэр очиод ярилцчий та гэж бодохгүй байгаад асуудал бас байгаа юм шүү. Тий. Яагаад энэ хүн яагаад бусад хүмүүсээр амьдралаа шийдвэрлэх ёстой гэж тий. Энэ бол юм түгээмэл хэлдэг үг байхгүй тий. Өөртөө шийдчих юм. Тий. Үнэхээр өөртөө шийдээд гоё амьдраад амаа гэхээр бас яг ухаан сэтгэл зүйн дутаад нь шүү дээ. Гадны оронд бол одоо таньныг ингээл харж байхад та гадаад өчигдөр эрэгтэй хүнд бол зөвлөгөө өгчээсэн шүү дээ. Яг эрэгтэй хүнд байсан. Тэнгүүт гадны оронд бол бүр илүү юм юу вэ? Нээлттэй байдаг бах тий. Залуучууд бол бүр айгүй их ханддаг уу? Тий. Өчигдөр чи над дээр яг юм дунд орчим насны тий яг юм гэр бүлийн асуудалтай байгаа даа гэд өөрөө шууд эхлээд орж ирж байгаа байхгүй тий. Гадаадд байдаг хүн. Тий зөвлөгөө авъя гэдэг. Тэгээд энэ бол тэдний зөвөр нормал юм. Ойлголцмоор байна. Сэтгэлийн хэрэгцээ байна, ярилцах хэрэгцээ байна. Харин манайд бас ууж ижил нэг ярьдаг нэг тийм ойлголт яг эрчүүдийн дунд байгаа юм шиг харагдаг. Тэгээд найзуудтайгаа байхдаа л ярьдаг. Эмэгтэйчүүдэд бол өөрсдөө бүр нээдгүү. Тэгэхээр яагаад гэдгийг бас сая танаас бол сонслоо. За бас нэг асуулт байна л да. Тэгэхээр эрэгтэй хүүхдийг багаас нь агуу нөгөө юм лидершип тий одоо чи ангийн дараа болох хэвээр мундаг байх хэвээр саксны одоо тий гарааны 5-д гарах хэвээр гэл эрэгтэй хүүхдээс амар их юм ингээд шаардаад байдаг. Тэгэнгүүт том болоод яадгүй гэхээр нөгөө одоо яг тэр майнд нь компани захирал болох хэвээр байна. Мундаг байх хэвээр байна. Лидер одоо нэг юм мундаг л ээжиж амьдрах гэдэг штэ Монголд. Тэгэхэд бол аз жаргалтай яг үндэ сантехникч бас байж болно нэстэ. Зүгээр л амар гой сэтгэл хангалуун. Тэр тал дээр нь ерөөсөө зааж өгөхгүй юм бичиж ийм байх хэвээр, лаг байх хэвээр гэд багаас нэг сэтгэл зүйн тэгээд байдаг. Та тэр тал дээр ярил. Тэгэхээр сул дорой ийм дорт байдлын комплекстэй эцэг эхчүүд төгс хүүхдийг хөмжүүлэх гэдэг байхгүй юу? Өөрсдөө ийм дутуугийн мэдрэмжтэй тий дутуугийн комплекстэй үн цэнэ мэдээгүй хин гэдгээ мэдээгүй өнөөдөр оршин байгаа утга учраа олоогүй эцэг эхчүүд хит хэм хүүхдүүдтэй өндөр шаардлагатай байдаг. Өөрийнхөө дутуу хүүхдэрээ гүйцэх гэдэг байхгүй юу? Тийм болохоор ийм хүүхдүүдтэй өссөн эцэг эхтэй өссөн хүүхдүүдийн хувьд бол асар их дарамттай өөрөөрөө байх тийм боломж юусэн байдаггүй. Ийм хүүхдүүд чинь сэтгэл зүйн асуудалтай болдог байхгүй юу? Сэтгэл зүйн эмэгтэй болдог. Ийм төгс байх шаардлагандаар өссөн хүүхдүүд жоохон алдаа гаргачаараа би ингээл сул дорой юм байна. Ингээл ер нь архинд орчдөг байхгүй. Тэгээ ер нь бүтэхгүй юм байна байлээ гэж шууд буугаад өгдөг те. Гэтэл ямар хүүхдүүд амжилтанд хүрээд байгаа те яг юм гэвэл би үүнийг хийх дуртай юм байна. Тэгээ өөрөөрөө олсон. Тэгэхээр хамгийн мундаг эцэг эхчүүд ямар мундаг эцэг эхчүүд байгаад байв гэвэл хүүхдээсээ чи хэн болохыг хүсэж байгаа гэж асууж чаддаг. Чи юунд дуртай юм? Чамаа юу баярлуулдаг юм? Тэ? Ерөөсөө энэ хороо дээр чи миний хүүхдүүд болж ирсэн ч гэсэн чи өөрөө тустай хувь хүн байхгүй юу? Тэ? Чамааг аз жаргалтай байвал би аз жаргалтай. Тэрнээс намайг аз жаргалтай байхын тулд чи үүнийг хийх ёстой ш. Тэ? Миний хүссэн юм хийх ёстой биш гэдэг. Тэ тийм биш. Тийм хувийн орон зайгийн тэгээ өөрийгөө бүтээх тэр боломжийг нь олгодог эцэг эхчүүд байгаа юм л да. Тэгэхээр зааж өгөхгүй ээжиж инг гэж шаардлага тавиад байвал угаасаа тэр чинь ажиллахгүй л нэг арга болоод байна тий. Харин хүүхдийнхаа юу одоо хиймээр байгаа хоббиг нь ядаж ажиглаад уул нь харчвал тэр нь хамгийн зөв
болоод байдаг. Гэтэ энэ бол сүүлийн үеийн би бол эцэг эхчүүд дээр харьцангуй бас их гайгүй болсон гэж харж байгаа тий. Яг миний үеийн үед бол яг л аав ээж нар сайхан шийддэг байсан шүү дээ. Эдийн засагч болно. Багш болно. Эсвэл одоо юу гэдэг нь тий инженер болно тий. Инженер л ер нь хамгийн сайн гэдэг. Яг нөө тулгачаар өөр сонголт байхгүй юм шиг тий. Тэрийгэ буруу гэж юусоо бодохгүй аав ээж хэлж байгаа учраас буруу гэж бодохгүй тэгэнгүүт буруугаа амар өөрөөсөө хайгаад эхэлт юм бэлээ. Тэгэхээр яг хүүхдээ яг ямар наснд нь гоё ажиглах хэвээр бол 5 нас. 5 наснаас. Тий, 5 наснаас хоббинд гарч ирэх. Цаашдаа яг ямар хүн болох вэ гэдэг нь тодорхойлогдоод эхэлдэг. Монголчууд гэж ярьдаг байхгүй гайхалтай. Сэтгэл зүйн хувьд ч гэсэн ер нь тийм. Тэр үед нь олон дамжаануудад явуулах тий. Янз янзын юмд явуулж үзүүлэх. Тэгэл ингээл хүүхд чинь аанда дуртай юмдаа яваад идэг. Дургуун олвол би явмааргүй нэ. Завхын энэ дургуун байна гэт тэгээд энгийн юм шиг боловч бас их тийм хэцүү те хамгийн гол нь эрчүүдийн сэтгэл зүй ярьж ирсэн шууд эцэг эхийн хоорондын харилцаа хүүхдтэй хэр ажиглаж гин тэр болгоо ингээ хамаатай болдог те энэ болгоо ингээд ерөөсөө юм нөө таслашгүй холбоо шүү гэдгийг яг ингээд нэг мэдрүүллээ л те. Танд тэгээд эцэст нь гоё ээж аавуудтай ч юм уу ямар ч байсан эрэгтэй хүний сэтгэл зүй илэрхийлэх ёстой юм байна. Өөрийгөө олуулаа илэрхийлэхгүй болвол те мэдээж бас мэрэгжлийн хүн дээр бас очиулах зүгээр юм байна. Яагаад бас тавгүй байдгийг ганц хоёр бас жишээгээр хоёлоо ярилцлаа штэ. Эцэст нь танд хэлэх юм байна уу тий. Магадгүй эрэгтэй хүүхдүүдтэй ээж аавуудад гэж болно. Эсвэл зүгээр яг сэтгэл готролд одоо өртөөд энийг яаж илэрхийлэхээ мэдэхгүй байгаа эрчүүдэд ч юм уу тий. Яг сэтгэл зүйчний хувьд хэлэх юм байвал. За ер нь бол сэтгэл готрол гэдэг бол өөрийгөө ойлгуулаагүй тий. Тэгээ өөрийгөө ойлгоогүй илэрхийлээдэг. Би юунд дуртай тий юу хиймээр байгаа гэдгээ. Тийм болохоор эрчүүдийн хувьд бол яа харахгүй ингээд сэтгэл готраад маш хүнд хэцүү байгаа бол тэгээ өөрөөсөө яг нэг зүйл хэлэх асуугаасаа гэж үзэж байгаа байхгүй. За тий өнөөдрийг хүртэл би ингээд бусдын амьдралаар амьдрсан юм байна. Бусдын хүлээлтэнд тий бусдаар хүлээн зөвшөөрөх гэж бусдаар ойлгуулах гэж хичээж амьдрсан юм байна. Тэгвэл үүнээс цаашаага би тэгээ өөрийнхөө төлөө өөрийгөө ойлгохын төлөө өөрийнхөө юу хүсэж байгааг тодорхойлж тий зорьсон зорилготой хүрэхийн тулд ингэж амьдрахыг хүсэж гинөө гэж өөрөөсөө л асуух хэрэгтэй байгаа байхгүй. Тэг яа гэвэл нөө дэлхийд түүхэнд ингээ харахад маш олон юм одоо хүмүүстэй Макдоналдсыг бүтээсэн ч гэдэг юм уу те ингээ хүмүүс дампуурчаад юу ч гоо ор хаасан ингээ болчоод тэгээд эхэлсэн байдэн штэ. Тэг бүх юмыг тэгээс эхэлсэн. Тэгэхээр сэтгэл готрол бол яг тийм дампуурлын үе байхгүй хүний. Тэ за болиё гэдэг үе. Тэгэхээр энэ үе дээрээ бид нар тэгвэл 0-аас нь эхэлж би өөрөөхөө одоо тэгвэл 0-аас нь эхлэе гэж шийдэх боломжтой байхгүй. Тэгээрээ за бас нэг юм юу гэвэл эрэгтэй хүнийг эрэгтэй хүн шиг болгож хүмүүжүүлэхийн тулд эцэг эхчүүд юун дээр анхаарах хэрэгтэй юм бэ гэж шээ. Ерөөсөө эхэлж нөгөө хэлсэн эрэгтэй хүмүүс бол эрхэлж өнсөөлж ингээд сул дорой байдаг тий. Энэ сул дорой байдал ийм байдал чинь өөрөө итгэлтэй байдлын илэрхийлэл гэхгүй. Хүн өөртөө итгэлтэй байх тусмаа сул дорой харагдахаас айдгүй байхгүй. Эмзэг харагдахаас айдгүй. Тийм учраас ээж аавууд им өөртөө итгэлтэй эмпати буюу те бусдыг инэрэн хайрлах сэтгэлтэй хүүхдүүд өсгөөрөө. За тэгэх юм бол тэд нар чинь нөхөр олчоо эхнэрээ хайрлах гэдэг нь шүү дээ. Одоо тийм эхнэрээ ойлгох гэдэг тийм үү. Тэгэнгүүт эхнэрөө дааж жаргалтай байх гэдэг. Тэнгүүтээ хүүнэрээ бас гоё өсгөх гэдэг наа. Ингээд нөгөө нэг юм circle тийм юм бий болох гэдэг учраас энэ дээр анхаараарай гэж хэлмээр байна.
За баярлалаа. Тэгээ маш гоё дэлгэрэнгүй. Тэгээд эрчүүдийн бас нэг жоохон ч ихсэн дотоод ертөнцийг энэ подкастаараа ойлгуулж чадсан болов уу гэж бас бодож байна. Тэгээд бас хүн бүрийн тэр бүр яриад байдгүй хэрнээ одоо бидний нийгэм тэгээд амьдралд маш одоо холбоотой байдаг шүү дээ. Яг энэ сэдв маань эрчүүдийн сэтгэл зүй. Тэгэхээр багш болов ойлголтыг өгсөн гэж найдаж байна. Тэгэхээр подкастаа дуустал нь үзэн та бүхэндээ баярлалаа. Маш сонирхолтой сэдвээр Ниногоо ярилцсан сэтгэл зүйч мөнх цэцэгчтэй маш их баярлалаа. Тэгээ яхаа аргагүй бас энэ эрчүүдийн нэг юм нууцлаг ертөнцийг те жоохон ч олов ойлголтыг бас өгсөн бах үзэгчтэй гэж найдаж байна. Тэгэхээр энэ бол бидний амьдрал салшгүй бас нэг хэсэг болдог. Мэдээж хэн бүр яриад байдгүй ч гэсэндээ одоо асуудал, аз жаргал гэд бүгд л бас ингээд сэтгэл зүйн асуудлаас болж ингээд бас үүдэлтэй байдаг учраас хэрэгтэй мэдээлэл бол манай үзэгчид маань авсан байх гэж найдаж байна. Тэгэхээр подкастаа үзсэнд баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.